Санаачлагч байгаль орчин аялал жуулчлалын яамны озоны үндэсний алба. Монгол улсад гидрохлорофторс нүүрстрэгч хүргэх бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монреалийн протоколыг хэрэгжүүлэх олон талт сангийн дэмжлэгтэйгээр бүтээв. Бидний гэр болсон дэлхий гариг үүсээд 4 тэрбум гаруй жил болж амьдралыг тэтгэгч хий хүчил төрөгч 550 сая жилийн өмнө үүсэж одоогоор агаар мандлын хим бүрэлдэхүүний 13%-ийг эзэлж байна. Хүчил төрөгч агаар мандал цацагдж ойролцоогоор 400 сая жилийн өмнө нарны хөнөөлт хэд ягаан туяанаас дэлхий гаригийнхаа амьд биетийг хамгаалах озоны давхар үүснэ нь манай дэлхийн амьд биет организм экосистем бий болох нөхцөлийг бүрдүүлжээ. Гэтэл нарны хөнөөлт хэд ягаан туяаны нөлөөллөөс биднийг хамгаалдаг озоны давхар гэмтэн цоорч сэмэрч байгааг 1970-аад оны үед эрдэмтэд нотлон харуулжээ. 2017-оос 2018 оны орчимд Антарктид дээрх озоны давхар 28 сая км нутгийг хамран цоорсон нь дэлхийн нийтийг улам түгших болсон юм. Энэ нь бүгд найрамдах Хятад ард улсын газар нутгийг 3 дахин нийлүүлсэнтэй дүүзэх хэмжээний томоохон талбай юм. Озоны давхар ийхүү цоорсноор хүн төрөлхтөн болон дэлхийн экосистемд аюул занал учруулж эхэлсэн болно. Хэд ягаан туяа шууд нэмэгдснээр хүн амьтдын дархлаас сулрах, нүдэнд цагаан унах, нүдний болорд сайх, мөн арьсны өмөн үүгээр өвчлөх нөхцөл бүрдэнэ. Ийм тэдгээрээс сэргийлэх ганц арга зам бол дэлхийн давхраат мандлын озоны давхаргыг хамгаалах асуудал юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хэд ягаан туяаны нөлөөгөөр хүн амын арьсны өмөн үүгийн өвчлөл эрс нэмэгдэх тухай мөн судалгаа гаргасан байдаг. Иймд хүн төрлөختөн хамтран дэлхийн давхраат мандлын озоны давхаргаа хамгаалах их аянд мордлоо. Эхлээд 1985 онд озоны үе давхаргыг хамгаалах Венийн конвенцийг хамтран гаргаж, дараа нь 1987 онд озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколыг хэлэлцэж хамтран баталсан бөгөөд одоогоор дэлхийн 198 улс орон нэгдэн орж тэдгээрийг амжилттай хэрэгжүүлж байна. Озоны давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц 1987 оны 8 дугаар сарын 26-ны өдөр батлагдаж 1989 оны 9 дугаар сарын 16-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Энэ конвенц түүний нэмэлт протоколуудад 1990 онд Лондонгийн, 1992 онд Копенгагены, 1997 онд Монреалийн, 1999 онд Бээжингийн, 2016 онд Кегалийн гэх нийтдээ 5 удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Нарнаас ирж байгаа хит ягаан туяаны хөнөөлт аюулыг өөртөө шингээж хүн төрлөختөн болоод дэлхийн амьд экосистемийг хамгаалдаг озоны давхаргын цоорлыг багасгахын тулд дэлхий хамтаараа ажиллах ийм эрх зүйн баримт бичиг юм байна. За энэ олон улсын гэрээ конвенцийг бол дэлхийн бүх улс орнууд нэгдэн орж хэрэгжүүлж хамтаараа бол түүний үр дүнгийн л хүртдэг юм учиртай. За энэ конвенцийн ач холбогдлыг ойлгосон үндсэн дээр Монгол улс 1996 онд улсын их хурлаас озоны давхаргыг хамгаалах Венийн конвенц, озон задалдаг бодисын тухай Монреалийн протокол, за түүний нэмэлт өөрчлөлтүүдэд нэгдэн орсон. Дээрх конвенц протоколын гол зорилго нь хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд байгаа дэлхийн озоны давхаргад нөлөөлж тэдгээрийг устгадаг хөргөх бодисууд буюу хлорофторт нүүрстрэгч, гидрохлорофторт нүүрстрэгчийн хэрэглээг бууруулах улмаар бүр мөсөн зогсоох тухай асуудал боллоо. Монреалийн протоколоор озон задалдаг бодис тэдгээрийн хэрэглээг үе шаттай бууруулах хугацаа болон улс орнуудын хүлээх үүргийг хамтран хэлэлцэж тохиролцсон байна. Дээрх асуудлын ач холбогдлыг ойлгож Монгол Улсын их хурл 1996 онд Венийн конвенц, Монреалийн протоколд нэгдэн орсон болно. Эдгээр олон улсын гэрээнд нэгдэн орох ажлыг эхлүүлэх, зохион байгуулах ажил нь Монгол Улсын байгаль орчин цагуурын зөвтгөлтнүүд болох доктор Төвдөн Дорж, доктор Мегмаржав, доктор Батжаргал, доктор Мижид Дорж, доктор Нацаг Дорж, цагуурын дипломатч Дэмбэрэл Дорж, доктор профессор Адьяасуран, доктор Намхаа нарын зэрэг хүмүүсийн санаачлага, оролцоо, хүчин чармаалтаар хэрэгжсэн болно. Монреалийн протокол
Түүний удаа дараагийн нэмэлтүүдээр озоны давхаргад үлэмж нөлөөтэй хлорфторт нүүрстрэгчийн төрлийн бодисын хэрэглээг 2010 он гэхэд дэлхийн нийтэд бүрмөсөн зогсоож, харин тэдгээрийн оронд гидрохлорфторт нүүрстрэгчийн болон гидрофторт нүүрстрэгчийн төрлийн бодисыг өргөн хэмжээтэй хэрэглэх боллоо. Гэхдээ дээрх озон задалдаг гидрохлорфторт нүүрстрэгчийн болон мөн гидрофторт нүүрстрэгчийн төрлийн бодисууд нь дэлхийн дулаарлыг нэмэгдүүлэгч хүлэмжийн хий нэгэн төрлүүд болж байгаа юм. Монреалийн протокол нь озон задалдаг бодисын үйлдвэрлэл хэрэглээг зохицуулдаг олон улсын гэрээ бөгөөд Монгол улс энэхүү протоколоор хүлээсэн үргийнхээ хүрээнд озон задалдаг бодисын импорт хэрэглээг үе шаттай бууруулж байгаа. Озоны давхаргад нөлөөтэй химийн бодис болох хлорфторт нүүрстрэгчийн төрлийн бодисын хэрэглээг 2010 оны 1-р сарын 1-ээс бүр мөсөн зогсоох талаар Дэлхийн хамтын нийгэмлэг хамтран үр бүтээлтэй ажилласны үр дүнд үйлдвэрлэл худалдааг 99%-аар бүр мөсөн зогсоож чадсан болно. Түүний үр дүнд Антарктид дээрх озоны давхарга 2022 оны байдлаар 4 сая га-гаар сэргэж байгаа нь дэлхийн улс орнуудын хамтын ажиллагаа түншлэлийн гайхалтай үр дүн гэж үзэж болно. Энэ талаар нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга ноён Антонио Гутеррес озоны үе давхаргыг хамгаалах олон улсын гэрээ нь хүн төрлөختөн болоод манай гаригийн хүн ам экосистемийг хамгаалахад гайхалтай хэмжээгдэхүйс өөрчлөлтийг авчирсан. Энэхүү гэрээгээр олон ургалж үзлийн хүчийг харуулахын сацуу уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн аюултай нөлөөллөөс хамтдаа сэргийлж, тогтвортой хөгжил бүхий байгалийн эрсдэлд төсвөртэй дэлхийн ертөнцийг байгуулж чадна гэсэн итгэл найдварыг төрүүлэх ёстой. Венийн конвенц болон Монреалийн протоколын үзэл санааг ашиглан хүн төрлөختөн байгаль дэлхий гариг хамтдаа хөгждөг дэлхийг бүтээцгээе хэмээн онцлон тэмдэглэсэн байдаг. Ийхүү дэлхийн давхраат мандлын озоны давхарга нөхөгдөх сайн хандлага гарч байгаа ч гэсэн хлорфторт нүүрстрэгч, гидрохлорфторт нүүрстрэгчийн төрлийн бодисуудыг орлуулан ашиглаж байгаа гидрофторт нүүрстрэгчийн төрлийн бодисуудын хэрэглээ ихсэж байгаа тул дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөнд түлхэж өгч улмаар дэлхийн дулаалал нэмэгдэж байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудал бол үнэхээр ийм тулгамдсан асуудал болж байгаа учраас энэ уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэл сайх хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага зайлшгүй улс орны хэмжээнд дэлхийн нийтийн хэмжээгээр тулгарч байгаа юм. Тэгэхээр энэ дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг нөхцөлдүүлж байгаа одоо шалтгаалж байгаа гол хүчин зүйлийн нэг нь бол нагаар үнэлт ихээр хуримтлагдж байгаа хүний үйл ажиллагааны нөлөөгөөр энэ хөдөлмжийн хийнүүд гэж нэрлэгдэх гол хийнүүд байгаа юм. Тэгэхээр эдгээр хийнүүд бол голдуу мэдээжээр нөрс хүчлийн хий, метан хий, азотын давхар эслэг хэмжлийн үндсэн хийнүүд ордог. Мөн нөгөө талаар яг энэ өнөөдрийн ярьж байгаа энэ озоны хий бол тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлдэг юм байна. Тэгэхээр озон хийхэд даваад үзэхээр бол бас яг хоёр янзаар авч үздэг. Нэгдүгээрт нь бол яг энэ хүний амьдрах орчин одоо агаар мандлын доод хилд оршиж байгаа, доод хэсэгт оршиж байгаа энэ хийнүүд бол бас тодорхой хэмжээгээр хүний үйл ажиллагаар нэмэгдэж байгаа. Нөгөө нэг үндсэн хийнүүд бол одоо озоны хийн нэг үндсэн хөрөнгөлөгдөж байгаа хэсэг нь бол стратосферийн давхаргад хөрөнгөлөгдөж байгаа хийнүүд байна. Дэлхийн дулаалал нэмэгдснээр хойд мөсөн далай хайлж, далайн усны түвшин нэмэгдэх, сэрүүн бүсийн орнуудад ган гачиг, зуд турхан тохиолдох, давтагдал нэмэгдэх, борооны эрчимшил ихсэх, үер болох зэрэг байгалийн гамшигын тоо ихсэж байна. 2007 онд хүрэлцэн талуудын 19 дугаар байгууллагаас гидрохлорфторт нүүрстрэгч буюу HCFC төрлийн бодисыг дэлхийн нийтээр 2030 он гэхэд хэрэглэнээс гаргахаар шийдвэр гарсан. За энэтэй холбогдохоор Монгол улсад 2012 оноос эхлэн HCFC бодисыг бууруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байгаа. За Монгол улсын хувьд бол 2010 оны хэрэглэн дээр зөв төвшөнд цацаагаад 15 онд 10%, 20 онд 35% бууруулахаар бол зорилттой байна ажилласан. За энд бол HCFC бодисыг өчигдөр бууруулах менежмент хөтөлбөрийн 1-р үе шатнд бол энэ ажлыг бол амжилттай биелүүлсэн гэдэг одоо олон улсын байгууллагын бие даасан зөвлөхийн дүгнэлт гарсан байгаа. За дараагийнх нь бол 2021 оноос 2030 он хүртэлх 2-р шатны үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. За энэ хүрээнд бол 2025 он гэхэд Монгол улс 76.8%-аар бууруулах зорилттой ажиллаж байна. За 1-р шатнд буюу өмнөх хэрэгжилтийн үед бол олон улсын стандартуудыг нотогшуулах, за ажил мэргэжлийн стандарт боловсруулах, хөргөлтийн техникч зориулсан сан арга туршлага буюу хөргөлтийн бодисыг зөв зөвхөстэй засвар үйлчилгээнд ашиглах, алдагдлыг тодорхойлох тодорхой хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлж байна.
Гидрохлорофторт дүүс төрөгчийн төрлийн бодисыг бууруулах талаар оролцогч талуудын хүчин чармаалтыг нэгтгэх, тэдний чадварыг бэхжүүлэх, озон, уур амьсгалд ээлтэй орлуулах бодис суурилсан эрчим хүчний хэмнэлтэд хүргэлт, халаалт, агааржуулалтын техник технологиг нэвтрүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах явцад зах зээлийг гидрохлорофторт дүүс төрөгчийн төрлийн хөрөх бодисыг орлуулах дэлхийн дулаалд нөлөөлөх чадвар бага байгалийн хөргөх бодис ашигладаг шинэ технологид шилжүүлэхэд оршиж байна. Засгийн газрын 1999 оны 104-р тогтоолоор батлагдсан озон задлдаг бодисыг импортлох, худалдаалах, ашиглах журамд нэмэлт өөрчлөлт оруулан озон задлдаг бодис болон бусад орлуулах бодис тэдгэрийг агуулсан бүтээгдэхүүн тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тухай зөвшөөрөл олох журмыг бусад хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж 2018 оны 9-р сарын 5-нд засгийн газрын 277 дугаар тогтоолоор батлуулан хэрэгжүүлэхийн зэрэгцээ энэхүү журмаар олгож байгаа зөвшөөрлийн тогтолцоогоор дамжуулан озон задлдаг бодис, хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний импортон тавих гайлын бүрдүүлэлт хяналт сайжирснаар озон задлдаг бодисын импорт хэрэглээг бууруулах, цаг хугацаанд нь тайлагнах олон улсын өмнө хүлээсэн үргээ амжилттай биелүүлж байна. Хөргөх бодисын талаарх бодлого дүрм журмыг боловсронгуулгах, гидрохлорофторт дүүс төрөгч төрлийн бодисын хэрэглээг үе шаттай бууруулахад озон, уур амьсгалд халаггүй, байгаль орчин дээлтэй орлуулах бодисыг ашиглах үйл ажиллагааг эдийн засгийн хөшүүргээр дэмжих зорилгоор зарим орлуулах бодис R744, R32, R152A, R290 бүхий хөргөлт агааржуулалтын дорн төхөөрөмжийг байгалийн нөөцийг хэмнэлтэд ашиглах, орчны бохирдол хаягдлыг багасгах, байгаль дээлтэй техник тоног төхөөрөмжийг борлуулсан орлогод ногдох, албан татварын хөнгөлөлт идэх хэрэгцээ орчныг бүрдүүлсэн нь озон, уур амьсгал дээлтэй дэлхийн дулаалд нөлөөлөх чадвар бага, байгалийн хөргөх бодис ашигладаг хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн техник технологи Монгол улсад нутагшуулах нөхцөлийг бүрдүүлээд байна. Ногоон зээлийн бүтээгдэхүүн тавигдах шалгуур үзүүлэлтэнд агааржуулагч төхөөрөмж, хөргөлтийн болон агааржуулалтын систем тавигдах ерөнхий шаардлагад озон задалдаг гидрохлорофторт нүүртөрөгч болон дэлхийн дулаалд нөлөөтэй хүлэмжийн хийн төрөл бүхий гидрохлорофторт нүүртөрөгч бодис ашиглаагүй байх шаардлагыг тусгасан нь хоцрогдсон технологи бүхий хөргөлт, агааржуулалтын техник технологи худалдан авч эдийн засгийн хохирол амсахгүй хэрэглэгчийн эрх ашиг хамгаалсан озон уур амьсгалд ээлтэй дэлхийн дулаалд нөлөөлөх чадвар бага технологиг Монгол улсад нутагшуулахад нэн чухал ач холбогдолтой болсон. Дээрх шаардлагад нийцэх орлуулах бодис бүхий хөргөлт агааржуулалтын тоног төхөөрөмжүүд эрчим хүчийг 15-аас 20% хэмндэг нь олон улсын судалгаагаар нотлогдсон тул Монгол улсын эрчим хүчний хэрэглээг бууруулахад хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой юм. Озон задлах бодис за дэлхийн дулаалд нөлөөтэй энэ бодисын хэрэглээг тодорхой хэмжээнд хянах за зөвшөөрлийг одоо тоон хязгаарлалт тогтоох ийм үйл ажиллагаа бол байгаль орчны яамны харьяа озоны үндэсний алба маань 2000 оноос хойш хэрэгжүүлээд явж байна. За энэ хугацаанаас хойш гайлын байгууллага озоны үндэсний албатайгаа бол нэгт харилцаатай ингэж хамтарч ажилласан байж байгаа. За 2000 оноос хойш гэх юм бол тухайлбал 1200 орчим гайлын улсын байцаагчид озон задлах бодис, орлуулагч бодис тэдгэрийг агуулсан тоног төхөөрөмжийн хяналт шалгалт за үүнтэй холбоотойгоор одоо озон задлах бодисыг таних тоног төхөөрөмжийг нийлүүлэх гэх мэтчлийн энэ одоо жилд 2-оос 3 удаагийн одоо гайлын улсын байцаагч за гайлын гадаад худалдаанд оролцогчид зориулсан ийм сургалтуудыг бол зохион байгуулж нэгт хамтын ажиллагаатай бол ингэж ажилладаг байж байгаа. Гидрохлорофторт нүүртөрөгчийн хэрэглээг бууруулах, дэлхийн нийтээр хэрэглэнээс гарч байгаа хуучирсан технологийн шинэ хэрэглээ бий болохгүй байх. Озон задлдаг бодисыг орлуулах бодис бүхий шинэ технологи нэвтрүүлэх зорилгоор HCFC 22 болон HCFC 141B бодис бүхий хөөсөн зэрэг үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг улсын хилээр нэвтрүүлэхийг хоригдсан барааны жагсаалтанд нэмэлтээр оруулсан нь олон улсын гэрээ конвенцээр хүлээсэн үргээ биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Хөргөлт агааржуулалтын салбарт анхны стандартууд болох MNS-EN 13313/2017, хөргөлтийн систем болон дулааны насоос ажилтны ур чадвар MNS ISO 5149/2020, хөргөх систем ба дулааны насоос аюулгүй байдал ба байгаль орчны шаардлага 1/4 хэсэг MNS ISO 817/2020 хөргөх бодис тэмдэглэгээ ба аюулгүй байдлын ангилал стандартуудыг улсын хэмжээнд хэрэглэхээр хүлээн зөвшөөрч үндэсний стандартаар батлуулан хэрэгжүүлж байна. Хөргөлт агааржуулалтын техникийн ажилтнуудыг гэрчлэгээжүүлэх ажлын хүрээнд хөргөлт, халаалт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн засварчин, мэрэгжлийн чиглэлээр ажиллаж байгаа иргэдийн мэрэгжлийн төвшинг үнэлэх,
Үнэлгээ баталгаажуулалтын ажлыг мэрэгжлийн холбоотой хамтран зохион байгуулж 4 удаагийн үнэлгээ баталгаажуулалтаар нийтдээ 63 хөргөлт агааржуулалтын засварчин техникийн ажилтнуудын өмнөх мэдлэг ур чадварыг үнэлэн олон улсад хүлээн зөвшөөрөх чадамжийн гэрчилгээ анх удаа олголоо. Агааржуулалтын тоног төхөөрөмжийн техникч, хөргөлтийн тоног төхөөрөмжийн техникч мэрэгчлүүдийн ажил мэргэжлийн стандарт чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг үнэлгээний төлөвлөгөөний хамт анх удаа боловсруулан холбогдох байгууллагаар баталгаажуулж хэрэглээнд нэвтрүүлээд байна. Өмнөх мэдлэг ур чадварыг үнэлэх үнэлгээний дагуу үнэлгээ гэрчилгээжүүлэлтийн ажил зохион байгуулах багш, инженер техникийн 19 ажилтныг чадамжийн үнэлгээний ажилтнаар сургалаа. Манай Монгол улсад анх удаага энэ олон улсын чиглэлийн семинар зөвлөгөө болж байгаа. Оцон задлах байдал хөргөлтийн бодистой холбоотойгоор. Энэ зориулаад бид нар бол энэ үзэсгэлэн зохион байгуулсан Монголын хөргөлт халдварт агааржуулалтын холбоо байгаль орчны яамтай хамтраад. Энэ үзэсгэлэнд бол энэ удаагаа юугээрээ онцлог байна вэ гэхээр одоо дэлхийн нийтийн уран амьсгал озоны үнд давхраад хор нөлөө бүхий алхийн дулаарл нөлөөлөлтөй энэ бодисын хэрэглээг хязгаарлах, зарцаах, цаашлаад энэ шин технологиг Монголд нутагшуулах, тэдгээр дагуулгдсан хөрөх бодисуудыг цорчлох, хүнд таниулах ийм үйл ажиллагаа зохион байгуулж байгаа манай үзэсгэлэнгээс. Яг үнэхээр одоо энэ үзэсгэлэнд ирээд ирсэн хүмүүс бол ирээдүйн чиглэл хандлагыг гол харах юм байна. Ирээдүйд ийм бодис хэрэглэх гээд байгаа юм байна. Ийм бодистой тоногдох хэмжээ хэрэглэх гээд байгаа юм байна гэдгийг харах. Яг өнөөдөр 100% Монгол нэвтрээд яваад байгаа биш. Гэхдээ одоо та нар ирээдүйд ийм бодис хэрэглэх чинь бэлэн үү? Тэр бодистой хамааралтай тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд бэлэн үү? Оруулж ирлээ гэхэд тийг засах инженер техник ажилч чинь бэлэн байна уу? Тэрийг яаж чадахжуулах сурах вэ гэдэг дээр л та нар анхаарал шигсэн мессежийг юу нэг өгч байгаа гэж ойлгох хэрэгтэй. Монреалийн протоколын хүрээнд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хөргөлт, агааржуулалтын салбарын засвар үйлчилгээний ажилтан нарыг чадахжуулж, улмаар тэдний чадварыг үнэлж гэрчилгээжүүлэх ажлыг эхлүүлж, Монгол улсад өнөөгийн байдлаар 60 гаруй ажилтныг хамруулад байна. За энэ хэрэглээ нь бол одоо бууруулах гол үйл ажиллагаа нь энэ хөргөлтийн техникт хэрэгжилж байгаа эдгэр бодисуудын хэрэглээг бууруулж, оронд нь дулаалт нөлөөлөхгүй хөрг бодисуудыг хэрэглэх техникчдийг одоо энэ шинэ бодисуудтай танилцуулах, тэдгээрт одоо энэ техник тоног төхөөрөмжөд хэрэглэх аргачлалыг заах, шинэ бодисуудтай танилцуулах, гэдэр боторт бүлгийн бодис хэрэгжилж байгаа төхөөрөмжүүдийг одоо буулгах, тэр буулгах үедээ эдгээр бодисуудыг хурааж авах, аюулгүйгээр хураах, хадгалах гэдэг энэ асуудлууд бол байгаа. Тэгэхээр энэ асуудалтай холбоотойгоор эдгээр шинэ бодисуудтай танилцуулах, өмнөх бодисуудыг хураах, энэ цуглуулах энэ ажилтай холбоотойгоор одоо Монголын хөргөлт халаалт агааржуулалтын техникчдийн холбооны дэргэдэх мастер чадамж сургалтын төвд техникчдийг сургаж байгаа. Гэдэр холоор боторт бүлгийн бодисуудаас хамгийн хүргэн хэрэгэлдэг салбар бол ер нь хүнсний салбар, зойр, дунд чадлын худалдааны хөргөлтийн төхөөрөмжүүд байдаг. Бидний их сайн мэддэх одоо танилцсан бидний сайн мэдэх энэ бодис бол R22 гэдэг бодис байж байгаа. Тэгэхээр энэ R22-ийн хэрэглээг бол бууруулах, тэглэх энэ чиглэлээр бид нар бол одоо гол ажиллаж байна. За ер нь бол озоны үндэсний алуу энэ үйл ажиллагааг явуулахын тулд нэгдүгürt нь эрх зүйн баримтчгийг бүрдүүлж байгаа, хоёрдугаар технологид дамжуулж байна, гуравдугаарт яг энэ тухайн салбарын хүний нөөцийг чадварчуулах ажлыг хийж байгаа. Өөрөөр хэлбэл хөргөлт агааржуулалтын салбарт ажиллаж байгаа хүмүүсийг бид нэр удаа дараа сургалтанд оруулж, тэднийг чадварчуулж, тэднийг гэрчилгээжүүлж, засвар үйлчилгээгүүл зөвхөн одоо мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн үнэлгээний төвөөс үнэлгээ хийлгэсэн мэрэгчлэтнүүд хийдэг тийм хэмжээнд бол шинэ журмыг бол тогтоон ажиллаж байна. Одоогор бол 60 гаруй хүмүүс бол энэ мэрэгжлийн гэрчлэгийг аваад ажиллаж байгаа. За энэ талын холбогдох хүний нөөцийг чадварчуулах, за эднэрийн одоо үйл ажиллагаагийн сайжруулах чиглэсэн стандартуудыг Евро стандартаас бол бид нэр бас одоо хуулж Монголын үндэсний стандарт болгож нутагшуулад байна. За олон улсын байгууллага энийг бол бид нэр бүрэн дүүрэн дэмжиж явж байгаа. За мөн түүнээс гадна бол бас нийт олон иргэд уншигт зориулсан мэдээ сурчилгааны өргөн хэмжээний ажлыг бол зохион байгуулж байна. Венийн конвенц Монреалийн протоколыг хэрэгжүүлэх ажил нь эрх зүйн сайн үндсийг бүрдүүлж олон талын оролцоог хангахад чиглэдэг. Галийн ерхий газар, мэрэгжлийн хяналтын ерхий газар, байгаль орчны хяналтын газар,
хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, барилга, мэрэгжлийн холбоо зэрэг олон талын оролцоотой бүтдэг ажил үйлс юм. 2011-ээс 2020 он хүртэл хэрэгжүүлсэн гидрохлорофторс нүүрстрэгчийн бодисыг үе шаттай бууруулах 1-р үе шатны үйл ажиллагааны хүрээнд озоны давхаргыг хамгаалах эрх зүй, бодлогын шинжилгээг эрчимжүүлж, олон улсын хэмжээний зарим стандарт нэвтрүүлж, шинэ технологид дамжуулж, хөргөлд агааржуулалтын салбарын мэрэгжилтнүүдийн чадварыг сайжруулж, улсын хил дээр хяналт хийх гайлын байцаагчдын мэдлэг чадварыг сайжруулсан болно. Гэвч орлуулах бодис болгон дэлхийн техник хэмжээнд хөргөлд агааржуулалтын салбарт хүрэх бодис болгож гидрофторс нүүрстрэгчийн төрлийн бодисуудыг их хэмжээр хэрэглэх болжээ. Гидрофторс нүүрстрэгчийн төрлийн бодисууд нь дэлхийн агаар мандалд удаан хугацаанд орших бөгөөд бас дэлхийн дулаарлалд хол нолоо үзүүлдэг нүүрстрэгчтэй харьцуулахад хэдэн 100-аас хэдэн 10,000 дахин илүү нөлөөтэй байдаг. Иймд дэлхийн дулаарлалд хүргэж байгаа хүлэмжийн хий болох гидрофторс нүүрстрэгчийн төрлийн бодисуудын хэрэглээг цаашид мөн бууруулах талаар дэлхийн хамтын нийгэмлэг 2008 оноос эхлэн 2016 он хүртэл 8 жилийн турш хэрэлцээр хийж нэгдэн зөвшөлтсөд хүрчээ. Одоо араад телевизээр бол мэдээлэх, кино бүтээлүүд зохион байгуулах, сургагчийг гаргах, за танилцуулга, тохимол хэвлэж гаргах, жил бүрийн 9 сарын 16-нд дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийг зохион байгуулах. За энэ үеэр бол олон одоо телевиз мэдээллийн хэрэгслийг ашиглаж олон түмэнд мэдээлэл хүргэх гэх мэтлэнгийн ажлуудыг хийж байгаа. За мөн одоо энэтэй холбоотой ажилдаа ихтэй сургуулийн оюутнуудад зориулсан лекц унгах, унших, за сургалтууд зохион байгуулах гэх мэтлэнгийн маш их олон төрлийн ажлыг бол хийж байна. 2016 оны Рванда улсын Кигали хотноо дэлхийн дулаарлалд үлэмж нөлөөтэй гидрофторс нүүрстрэгчийн төрлийн хийнүүдийг бууруулах талаар дэлхийн улс орнуудын дээрх хэлэлцээрийг байгуулсан болно. Түүнийг Монреалийн протоколын Кегалийн нэмэлт өөрчлөлт хэмээн нэрлэдэг. Энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлж чадсанаар 2100 он гэхэд дэлхийн дулаарлалыг 1.5 хэм нэмэгдэхээс сэргийлэх боломж бүрдэх юм. 2023 оны 10 дугаар сарын байдлаар Монреалийн протоколын Кегалийн нэмэлт өөрчлөлт одоогоор дэлхийн 155 улс орн нэгдэн ороод байна. Тус хэлэлцээрийн ач холбогдлыг сайтар ойлгосон тул Монгол улсын их хурл 2022 онд нэгдэн орох шийдвэр гаргаж, Монгол улс 2022 оны 7 дугаар сарын 29-нд албан ёс орн нэгдэн орсныг нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга хүлээн зөвшөөрсөн болно. Кегалийн нэмэлт өөрчлөлтөнд нэгдэн орсон улс орнууд 2024 оноос 2045 он хүртэл гидрофторс нүүрстрэгчийн хэрэглээгээ 80% бууруулах үүрэг хүлээнэ. Тэгээ амьдралыг одоо зохицоочихгүй тул түүний оронд өөр төрлийн бодисуудыг бол хэрэгжилж байгаа. Хамгийн их түгээмэд хэрэгжилж байгаа бодисны үгтэр гидр боторт нүүрстрэгч гэсэн ийм бодисууд байгаа. 2016 оны Кегалийн нэмэлт өөрчлөлтөөр озон задлдаг бодисыг орлуулах бодис болгож зах зээлд нэвтрүүлсэн озон задлдаггүйч дэлхийн дулаалд нөлөөлөх чадвар өндөртэй гидрофторс нүүрстрэгчийн төрлийн зарим бодисын үйлдвэрлэл хэрэглээг үе шаттай бууруулах шийдвэртэй. Ингэснээр Монреалийн протокол дэлхийн озоны давхаргыг хамгаалаа зогсохгүй, цаашид дэлхийн дулаарлалыг сааруулахад хувь нэмрээ оруулах болно. Монгол улс эдгээр бодисыг 100% импортлдог ба дийлэнхийг нь хөргөлд агааржуулалтын салбарт хүрх бодисын зориултаар тодорхой хэсгийг дулаан тусгаарлах хөөсөн цэр үйлдвэрлэхэд ашиглаж байгаа бөгөөд энэ төрлийн хэрэглээ цаашид нэмэгдэх хандлагатай байна. Эдгээр зохицуулттай бодисыг үе шаттай бууруулснаар оронд нь үүсэх зах зээлийн хэрэгцээ шаардлагыг байгаль орчинд ээлтэй шин төрлийн орлуулах бодисоор хангах бэлтгэл ажлыг хийж байна. За ингэд нэгдэж орсны учир холбогдол нь юу гэхээр нэгдүгээр хэрвээ Кегалийн нэмэлтэд нэгдэж ороогүй улс орнууд 2024 оноос эхлээд одоо энэ хөргөлтийн төрлийн бодисуудын олон улсын худалдааг цогсоох. За мөн энд нэгдэж ороогүй улс орнуудтай бол худалдаа хийх үйл ажиллагааг бол хязгаарлах ийм заалтуудтай юм байна. Яагаад өгөхтэйс бол энэ дэлхийн дулаарлалд асар их хүчтэй нөлөө бүхий хүлэмжийн ийм учраас дэлхийн бүх орнууд бол энэнийг анхаарч байгаа. За ингээд энэ Кегалийн нэмэлттэй өөрчлөлт нэгдэж орсон бол дэлхийн улс орнууд Кегалийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөр стратеги бол боловсруулж байна. За мөн Монгол улс 2023 оны 8 дугаар сараас эхлээд энэ талын судалгаа үндэслэлийг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. За энд бол бас хөргөлтийн
одоо нэр хүнд үхий туршлагатай инженерүүд, шинжлэх ухааны технологийн их сургуулийн багш, профессорууд, мөн байгаль орчны салбарын мэрэгчлэтнүүд, улсын байцаагч, хяналтын байцаагч нар бол орж ажиллаж байгаамаа. Монреалийн протоколыг хэрэгжүүлэх, хүн төрөлхтний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах үйлсийн төлөө Монгол улс дэлхийн хамтын нийгэмлэгтэй хамтран бүтээлчээр ажиллаж байгаа бөгөөд түүний үр дүнг нийт хүн төрөлхтөн болон Монголын иргэд хүртэж байна. Энэ үйлсийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улс олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, өөрийн улс орондоо Азийн бүсийн орнуудын 3 удаагийн хуралдааныг зохион байгуулсан болно. Монгол улсад өнөөдрийн байдлаар нийтдээ 16 хууль тогтоомжинд тусгасан 30 гаруй заалтын дагуу озоны үе давхаргыг хамгаалах тухай Монреалийн протоколыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байна. Ийм учраас бол бидний Кигалийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлснээр бол дэлхийн долларлыг одоо асар их хэмжээгээр ихсгээс нь бол хязгаарлах хүн төрөлхтний тусын тулд оруулж байгаа том хувь нэмрийн байгаамаа. Озоны үе давхаргыг задалдаг Монреалийн протоколын Кигалийн нэмэлт өөрчлөлтөнд Монгол улс нэгдэн орсноор хүний эрх, эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлэх үр нөлөөг урьдчилан тооцож зохих үр дүнд хүрэх зорилт дэвшүүлсэн болно. Монгол улс Кигалийн нэмэлт өөрчлөлтөнд нэгдэн орсноор озон задалдаг бодисын хэрэглээг зохицуулах хууль тогтоомжийн хэрэгжилт үр нөлөө сайжирч дараах эерэг үр дүнд хүрнэ. Үүнд дэлхийн дулаалд нөлөөлөх чадвар өндөртэй бодисын тодорхойлолт болон тэдгээрийг бууруулах асуудлыг хуульчилж хэрэгжүүлнэ. 2. Озон задалдаг бодис болон дэлхийн дулаалд нөлөөлөх чадвар өндөртэй бодисын импортын тоо хэмжээ хуваарлах зохицуулт бий болж арга зүйг тодорхойлох эрх зүйн үндэслэл бий болно. Дээрх нэмэлт өөрчлөлтийн хүрээнд протоколын 2-ын J дугаарт зүйл заасан гидрофторс нүдтөрөгч төрлийн бодисуудын талаарх зохицуултанд 2019 оны 1-р сарын 1-ээс хойш 12 сарын хугацаанд зохицуулагдах CO2 equivalent тонн хэмжээнд шилжүүлэн тооцсон хэрэглээний төвшинг манай улс даган мөрдөх үүрэг хүлээж байгаа учраас энэ нэмэлт өөрчлөлтөнд нэгдэн орох шаардлагатай байгаа юм. Монгол улс энэхүү нэмэлт өөрчлөлтөнд нэгдэн орсноор санхүү эдийн засгийн болон бусад нэмэлт үүрэг хүлээхгүй Суурь конвенц болон түүний протоколын заалтыг хэрэгжүүлэхэд олон улсын холбогдох байгууллагуудын дэмжлэг тусламж авахд дөхөнтэй болсон байна. Монреалийн протоколын Кигалийн нэмэлт өөрчлөлтөөр улс орнуудтай дэлхийн дулаалд нөлөөтэй бодисын хэрэглээг байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи, өөр төрлийн бодисоор орлуулах талаар хамтран ажиллах нөхцөл бүрдэнэ. Өнөө үед дэлхийн бүх улс орнууд Монреалийн протоколын Кигалийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх бодлого, стратегийг боловсруулах ажлыг эхлээд байна. Энэ хүрээнд гидрофторс нүүрстрөгчийн төрлийн бодисуудын улс орны хэмжээний хэрэглээнд судалгаа, үнэлгээ хийх ажлыг гүйцэтгэх өндөр мэргэжлийн мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй зөвлөх баг байгуулан ажиллаж байна. Монреалийн протоколын Кигалийн нэмэлт өөрчлөлтийг дэлхийн дахны хэмжээнд хэрэгжүүлснээр дэлхийн агаарын температур 1.5 хэм дулаархаас сэргийлж, дэлхийн давхрат бандлын озоны давхаргын озоны хэмжээ бөмбөр засгийн умар тахсын дунд дөрвөргийн нутгуудад 2040-од оны сүүл үед 1980-ад оны төлөвт эргэж очно. Харин дэлхийн бөмбөр засгийн өмнөд хагаст буюу Антарктид дээрх хаврын улирлын нийт озоны хэмжээ 2060-ад оны дунд үед 1980 оны төлөв рүү хүрч нөхөгдөнө. Ийхүү олон улсын хамтын нийгэмлэгийн олон талын оролцоо, хүчин чармаалтын үр дүнд хүн төрөлхтний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нэг нөхцөл бүрдэх болно. Байгаль дэлхий маань хүн зоныг үеийн үед тэтгэн гүйгүүлж байх болтугай.